Дотоодын хөрөнгөний засаалыг харах юм бол мэдээж MSCI Top Brand гэсэлхэд одоо 3 дугаар сараас хойш дээд зэгтээ хүрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд дийлэнхтэй ер нь нэлээд өсөлтөө болж эхэлж байна. Тэгэхээр энэ онд бол ер нь таны анхаарал татж байгаа хувьцаа үүнд. За энэ онд бол банкны салбарын хувьцаа бол одоогийн байдлаар хамгийн боломжтой хувьцаа гэж харагдаж байна хөрөнгө оруулалт хийхэд. Одоо чинь хаа банк те. Тэгээд сүүлийн хэдэн жил бол сүүлийн хэдэн сар бол 20-од өсчлээ арга. Цаашдаа бол технологийн салбарын бас хувьцаа байна. QP. Хүнсний салбараас бол төмөн шууд гэх тийм жигүүсээ хавцаанууд ирээдүйд бас өндөр өсөлт үзүүлэх байх гэж хүлээж байгаа. Тэгэхээр харах юм бол мэдээж сүүлийн одоо 2020 оноос өмнөх хэсэгт баг IPO хийгээд нэлээд удаж байгаа компаниуд ер нь бол муу адил одоо хөрөнгөний зах зээл дээр нээлттэй болоод удаж байгаа гэдэг шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хах төдийч нь одоо өгөөж өгöd өгч амжаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь таны хэлснээр одоо банкнуудын хугацаа эсвэл одоо технологийн салбарын компаниуд хугацаа хөрөнгө оруулалт гэхэд энэ хөрөнгө оруулалт одоо түүхэн үзүүлэлт харахад ер нь цаашдаа өгөөж хүртэн гэдэг хүлээлттэй байх нь зүгээр бол. Ер нь хувьцааны өгөөжийг гол хөтлөгч зүйл нь бол компани орлого ашиг байдаг. Тэгэхээр банкнуудын орлого ашиг бол тогтмол сайн өсөж байна. Цаашдаа технологийн компани одоо QP ч юм уу тэргээр дамжиж хийж байгаа гүйлгээний тоо тэрнээс орж байгаа шимтгэлийн орлого айгуу сайн өсөж байгаа учраас бол орлого ашиг дагаад тэгээд төмөн шуудын хувьцаа гэтэл одоо 3 дугаар үйлдвэрээ барьсан. Тэгэхээр дагаад өндөглөж дахианы хэмжээ бол масар олон өсөж байгаа учраас бол дагаад тэрийгээ дагаад борлуулалт ашиг нь бол өсөх боломжтой байгаа. Богино хугацаанд бол тэгээд эдгээр үз хувьцаанд бол орлогч дагаад хувьцааны үнэлгээ өгөөж бол өснө гэж харж байгаа. Тэр хөрөнгө оруулалт мэдээж банк одоо компаниудын санхүүгийн тайлан бол орлого ашигын одоо сүүлийн өсөлтийг харахаас гадна ер нь бол юуг нь илүү ажиглаж авах хэрэгтэй юм бол мэдээж үйл ажиллагаа талаас нь мэдээж анхаарах зүйл байгаа. Гэхдээ ер нь шинжээчний зүгээс ер нь шинжээчний зүгээс харахад бол компани мэдээллийг үнэн бодтойгоор хэр дамжуулж хөрөнгө оруулагчид мэдээллийг хангаж байна те. Тэр бол бас асар чухал үзүүлэлт байгаа. Үнэхээр сайн компани байгаад бид нэр бас мэдээлэл олж чадахгүй бол хөрөнгө оруулалт шинжилгээ хийж чадахгүй. Тэнд бол үнэлт өнгөлөж худалдаа авалт их гэж хүндрэлтэй байдаг. Энэ талаар бол Монголын компани бол жоохон асуудалтай байгаа. Цаашдаа бол бас одоо лендимийн ч юм уу те тэргүүлэх үйл ажиллагаа явуулаад үлгэр дуурлаар үзүүлээ явж байгаа учраас сайжирч байгаа л гэж бодож байна. Тэгэхээр том зургийг харж үзэх юм бол хөрөнгө оруулалтын орчин ер нь ямар шүү вэ гэж харж байгаа одоогийн байдлаар. Монголын хөрөнгө оруулалтын орчин бол гэхдээ жигөө дотрын орчин бол ээлтэй байгаа. Гэхдээ бол гадны хөрөнгө оруулалтын сангууд орж ирэхгүй боломжгүй байгаа учраас тэрнийг дагаад одоо зөвхөн жижиг зах зээл дээр жижиг иргэдийн хөрөнгө оруулалт их байгаа учраас хэлбэлцэлтэй докторгүй байх хандлага байгаа. Явандаа бол институционал хөрөнгө оруулагч буюу одоо мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд хөгжөөд ирэх юм бол энэ байдал бол явандаа арилах байхаа гэж бодож байна. Тэгвэл дотоодын зах зээлсээ хөдлөөд гадаад зах зээл одоогийн байдлаар анхаарал татж байгаа хувьцаанд юу байгаа. Мэдээж олонсын зах зээл харах юм бол нэлээд төгс өндөрс хавлахад ер нь бол хөдөлгөөн маш Монгол дотоодын зах зээлээс бол хамаагүй илүү байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь таны анхаарлыг татсан хувьцаанд одоогийн байдал юу харагдаж байна? За олонсын зах зээл дээр бол компаниудын 3 дахь үеийн тайлан гараад ирэхэд дуусч байна. Ирэхэд нийт тайлан гаргасан компани 80 орчим хувь нь бол хүлээлтээс давсан ашиг орлоготой ажилласан учраас бол хөрөнгөний зах зээл гайгүй өдөр хүлээлттэй байна. Одоо тэр дундаа бол хиймэл оюун ухааны дата центрүүдийн одоо бүтээн байгуулалт тийш орж хөрөнгө оруулалт бол хэдэн зуун тэрбум одоо эх жилүүдээс хэдэн тэрлэн долларын хөрөнгө оруулалт хийх хүлээгдэж байна. Тийм учраас бол тэргийг дагаад үйл ажиллагааны орлого ашиг нь сайжраа явж байгаа учраас өсөж байгаа гэж бодож байна. Миний цаашныгаа бол одоо ирээдүйд жижиг одоо small cap хувьцаа гэж ярьдаг тийм жижиг компани хувьцаанд бол хүүгийн төвчний бууралтай холбоотойгоор ирээдүйд санхүүжилт олох чадамж нь сайжраад үйл ажиллагааг хэлэх боломж бол нээлттэй болж байна. Ирээдүйд одоо хүүгийн төвчин 12 сар дахиад 0.25-аар буурах магадлал нь 70% орчим байна. Бууруулчих юм бол цаашдаа бол тэгээд бас гайгүй эрүүл мэндийн салбарын хувьцаа сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол төдийлөн сайн гүйцэтгэл үзүүлж чадаагүй. Гэхдээ бол одоо хүн амын насжилт пирамидыг харах юм бол насжилтын түвшин өндөр болж байна те. Цааш одоо эрүүл мэндийн үйлчлэгээний эрэлт сайжирч байна, өсөх хандлагатай байна. Тэрийг дагаад бас нэлээд гайгүй өглөлт өндөр гүйцэтгэл үзүүлэх болоо гэж бодож байна. Харах юм бол мэдээж таны эхний яасан салбараа сүүлийн үед одоо олон улсын томоохон банкуд ярьж байгаагаар бол хөөсөл үүссэн байх боломжтой гэж байна. Тэгэхээр энэ үнээр тавиад бодолтойгоо ер нь цаашид ер нь энэ химийн оюуны салбар ер нь өргөжөөд энэ чигээрээ үүсэх юм болов эсвэл одоо 2000 оны .com bubble шиг одоо тесрэх боломжтой болоо. Теорийн бас 1 жилийн хугацаанд бол яг хөөсөрчлөө гэсэн үзүүлэлт харахад бол яг олж харахад бол хэцүү байгаа тань. Гэхдээ одоо ахаад 2-3 удирлын дараа яг химэл оюуны маань үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын маань орлого хүлээлтийн түвшинд хүрэх нүггүй юу гэдгээс хамаарат яг хөөсрөлт үүссэн байна уу гэдэг нь бол одоогийн байдлаар бол гайгүй байна. Гэхдээ явандаа бол энэ зах зээл өөрөө
эр арцнал буюу одоо ухаалаг байж чаддгүй учраас яванд 2-3 жилийн дотор ч хөөсрөл үүсэх магадлал асар өндөр байна. Гэхдээ одоо яг ойрын 1-2 үйлрэлдээ бол бас харьцан гайгүй байх болов гэж бодож байна. Тэгвэл мэдээж одоо химийн салбар мэдээж сүүлд гарч ирсэн одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд баг юмнууд нийтэд өндөр өсөлттэй байгаа шүү дээ. Тэгэхээр харин эсрэгээр биднээс эргээд нөгөө уламжлалт хөрөнгө оруулалтын компаниуд харах юм бол тэднээс юм хөрөнгө оруулалт одоогийн байдлаар зөв шийдэл болох болоо. Тэгээ ерөөхдөө сүүлийн 3-4 жил бол химийн оюутнууд дагаад технологийн компаниуд бол бас өндөр өгөөж үзүүллээ. А шааштай бол бас зарим нэг value хувьцаанууд буюу бас under performance үзүүлсэн зүйлт байгаа. А тэдгээр хувьцаанууд бол ирээдүйд бас гайгүй байх болов гэж хүлээгдэж байгаа. Жишээ нь одоо Nova Nordis гэх юм уу тийм эрүүл мэндийн тийм чиглэлийн шинэ имийн үйлдвэрлэж байгаа компаниудын хувьцаа бас гарцсан гайгүй байгаа гэж бодож байна. Тэгэхээр эндээс мэдээж анхаарал татчих юм гэдэг одоо химийн оюутны салбар та бүхэн тайлбарлан тань хэлсэн Nova Nordis. Гэтэ биднээс одоо хөрөнгө оруулагчдад анхаарал хандуулахгүй байж магадгүй одоо жишээ нь одоо нэг тийм энэ их том тесрэлтийн дунд чимээгүй харагдахгүй анзаарахгүй өнгөрч байгаа салбар гэж байгаа бол. Ерөнхийдөө бол жижиг компаниудын гүйцэтгэл бол сүүлийн 5 жилийг хараад үзэх юм бол нэг өгөөж нэг 5 жилийн нийт хугацаанд бол нэг 10-20% өгөөжтэй байгаад байгаа. А явандаа бол энэ нэг зээлийнхөө өндөр болоод ирэхээр жижиг компаниудад маань дарамт болоод ирдэг. Санхүүжилт тосхоос өндөрлөөс ахвалаад зардал нөхсөд. А цаашдаа бол Америкийн холбооны эзэн сангаас бодлогын хөгөө бууруулад ирэх юм бол санхүүжилт татах боломж нь нөхсөд ирэх учраас одоо жижиг mid cap буюу одоо small cap хувьцаанууд маань илүү одоо үйл ажиллагаагаа тэлэх боломж нэмэгдээд ирж байгаа. Үүний дагаад бол жижиг болон дунд зэргийн компаниудын өгөөж эх 2-3 жилийн хугацаанд сайжрах төлөв ажиглагдаж байна гэж бодож байна. Тэгвэл дотоодоос мэдээж одоо гадаадын зах зээлд хөрөнгө оруулсан Монгол бас байгаа. Тэгэхээр эднээс одоо мэдээж холбооны нөөц банкны бодлогын буурлаа гэдэг мэдээж ханшийн хөдөлгөөн орондоо түн дээр дагаад мэдээж таны гэсэн одоо компаниудын үйл ажиллагаа тэлэн гэх мэт нөлөөнөл нэлээдгүй өргөн цар хүрээд байгаа шүү. Тэгэхээр энэ зах зээлд ер нь бол одоо дотоодын хөрөнгө оруулагч ер нь гадаад зах зээлд ер нь яаж хөлөө болох вэ? Яаж одоо энэ мэдээж цаашаа хөрөнгө оруулалт юм өргөлөөж зөв шийдэлтэй хийх хэрэгтэй. Тэгэхээр дотоодын одоо том бизнесмэнүүд бол зөвхөн дотоодын зах зээл дээр хараад үйл ажиллагаанд хөрөнгөө дотоодын зах зээл дээр тавиад авах нь цохимжгүй. Олон улсын одоо хувьцааг нэмснээр хөрөнгөхийн эрсдэл өгөөж нь харьцангуй сайжирж ирнэ. Тийм учраас бол хөрөнгө оруулалтаа бол одоо дотооддоо бол үйл ажиллагаа явуулж байгаа салбараас арай өөр салбарын хөрөнгө оруулалт хийгээд цаашдаа бол тухайн компанийн хөрөнгө оруулах компанийн судалгааг сайн менежерээс зөвлөгөө аваад багцаа диверсификац хийх нь зөв л гэж бодож байна. Ихэнх хөрөнгө оруулалтын бол хөрөнгө оруулалтын хугацаа хэмжээнээс их хамаарна. Тухайн өгөөж ямар өгөөж хүсэж байна те. Хөрөнгө оруулалтын нэг хөрөнгө оруулагчийн зан төлөв бас нөлөөлдөг стресс зайлс хийдэг хүмб. Ихэнх тохиолдолд энэ хувьцааны өгөөж бол харьцангуй одоо олон улсын хувьцааны өгөөжүүд Америкийн зах зээлийг аваад үзэх юм бол 10-аас 13 орчим дунджаар байна.